За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд 2019 онд эрүүл мэндийг хүсье өрөөё. За тэгээд өнгөрсөн сард би ууган амьд зөвлөжин гэсэн товчхон нэвтрүүлгийг бэлдсэн байсан. Энэ нэвтрүүлэгтээ би томуу өвчин ханиадны тухай, одоо шин тэмдгийн тухай, мөн тэр ханиад томог яаж эмчлэх вэ? Эмчилгүүд тухай товчхон нэвтрүүлэг өгсөн. Энэ нэвтрүүлгийн дараа маш олон хүмүүс сайхан санал сэтгэлээ бичиж дараах сэдвүүдээр зөвлөгөө өгнө гэж надаас асуусан. Үүндээ л харшлын тухай харшлыг яаж эмчлэх вэ? Холоодны өвчнийг яаж эмчлэх вэ? Толгойн өвчин, нурууны өвчин яаж эмчлэх вэ? Мөн цагаан мах гарахад юу хэрэглэх вэ? Цэцэг алдах, баас хатах, энэ тухай баас хатах тохиолдол ямар юм хэрэглэх үү? Мөн тамхинаас гардаг юм байд юм уу? Түүнийг яаж хэрэглэх үү? Яаж авах уу гэсэн асуудал байсан. Ямар витамин уух уу? Ямар витамин сайн байдгийм бэ гэж асуусан байсан. Мөн урьдчилан сэргийлэх үздэг гэж юу байдгийм бэ? Ер нь хэдэн наснда ямар урьдчилан сэргийлэх үзэлтүүд хийлгэх ёстой юм бэ гэсэн асуудал байсан. Мөн эмэгтэйчүүдийн өдрийн захтнаа өвчин, цистит гэх мэтлэн маш сайхан оновчтой асуудлууд асуусан байсан. Тийм ч учраас би дараах нэвтрүүлгээ дээр энэ сэдвүүдээр зөвлөгөө өгье гэж бодсон юм аа. За тэгээд өнөөдрийнхээ нэвтрүүлэг буюу зөвлөгөөнд орцгоё. Өнөөдөр би өвдөх холоодны хэсэх холоодны өвчнийг яаж урьдчилан сэргийлэх вэ? Яаж эмчлэх вэ гэсэн талаар товчхон зөвлөгөө өгье гэж бодсон юм аа. Холоод ер нь та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Аюулхайн дор байдаг. Холоод нь хоол боловсруулах чухал эрхтэй юм аа. Тэгээд холоод ер нь өвдөхэд гол хэд хэдэн шин тэмдгүүд байдаг. Нэгдүгээр холоод буюу яг аюулхайн дор өвдөх, хорсох, мөн чээж хорсох, аав гашаа оргих, хоол шингэц муулах, хихрэх, муухай ойрхон хихрэх, холоод цанхаан гэж цанхаан, муухай унгас алдах, баас хатах, цэцэг алдах, биеийн жин алдах гэх мэтлэн олон шин тэмдгүүдтэй. Тэгээд холоод өвдөх гол хэд хэдэн шалтгаанууд байдаг. Түүний нэгдүгээр гол шалтгаан нь ерөнхийдөө холоод стресс өндөртөөгөөс холбоотой байдаг. Их санаа зовсон тохиолдолд холоодны шүүс их ялгарч холоод өвддгөө. Дараах шалтгааны мэдээж хоол хүнстэй шууд холбоотой. Ойрхон шарсан, хуурсан, хүнд хоол идэх, мөн хурц хоолнд бол кофе, шоколад их идэх. Ер нь өдөрт нэг аяг кофе хэвийн гэж байгаа. Мөн жижигхэн шоколад идэхэд хэвийн үзэгдэл, хэвийн хэрэглээ гэж бодож байна. Зарим тохиолдолд зарим хүмүүсээ ерөнхийдөө бараж өдөрт 3, 4, 5 кофе уудаг, хагас шоколад үзчихдэг гэх мэтлэн тийм хүмүүс байна. Шоколад, кофе нь болохоор хамгийн гол нь улаан холоо амсрыг сулруулад тэрнээс олж холоодны шүүс чээж рүү цалгих тийм тохиолдолд чээж хорсох иймэрхүү шин тэмдгүүд өгдөг юм аа. Дараагийн гол мөн холоод өвдөх шалтгаан нь хеликобактер байгаа. Хеликобактер нь болохоор өөрөө би сайн хэллээ шүү дээ. Бактери тэр нь болохоор холоодны шүүсэнд хүчлэг шүүсэнд маш их тэсвэртэй тийм нян юм байна. Энэ нь болохоор бохор ус мөн өвчтөе хүний өтгөнөөр бохирлогдсон хүнс эд зүйлс амаар хүнд дамждаг юм байна. Тэгээд ер нь гол шин тэмдэг нь мөн адилхан л холоод их удаан хугацаагаар өвдөх, мөн холоодны шүүс их чээж их хорсох, баас ихэх тохиолдолд шингэн их гардаг, жин хасах, ядрах гэх мэтлэн мөн адилхан холоод өвдөж байгаа юм шиг
үздэг. Гэхдээ энэ тохиолдолд удаан хугацаагаар ингэж өвдөж байгаа тохиолдолд ерөнхийдөө эмчид хандаж хеликобактериагаас босон байна уу одоо үгүй юу гэдгээс заавал шалгуулах хэрэгтэй. Тэгээд энэ чиглэл ер нь 3 төрлийн одоо шинжилгээ хийж болно. Одоо хеликобактерийг илрүүлэхийн тулд нэгдүгээр цусны шинжилгээгээр илрүүлж болно. Хоёрдугаар дээр баасны шинжилгээгээр мөн хеликобактерийг илрүүлж болно. Гуравдугаар дээр амьсгалаар одоо илрүүлж болно. Ингээд шинжилгээ батсны дараа одоо зөв одоо эмчилгээ хийх хэрэгтэй. Одоо бүгдээрээ CVS яваад би та нарт ходоодны өвчнийг яаж эмчлэх вэ? Ямар юм уу талаар товчхон одоо үзүүлье. Одоо бүгдээрээ CVS-д ирсэн байна. Ходоодны өвчнийг ер нь heartburn гэдэг тасагт нэрээд энэ олон янзын юмнууд байгаа. Ер нь ходоодны өвчнийг 3 янзын 3 англи одоо голчлон юм байдаг. Нэгдүгээрт нь болохоор энэ хэсэг байна. Энэ болохоор PPI буюу proton pump inhibitors буюу одоо ходоодны шүүсийг ялгцрыг одоо бүр зогсоодог энэ юмнууд байгаа. Үүнд нь болохоор энэ lansoprazole гэж байгаа. Omeprazole буюу Prilosec гэж байгаа. Тэгээд энэ Nexium гэж энэ 3 одоо юмны чухалчлан одоо хамгийн түрүүнд одоо эмчнэр бичиж өгдөг энэ юмнууд байгаа. Дараагийн англи нь болохоор энэ хэсэг байна. Энэ хэсгийн юмнууд нь болохоор ходоодын шүүсийг ерөнхийдөө багасгадаг юм үйлчлэгтэй юм байна. Энэ үнд нь болохоор энэ Tagamet тэгээд энэ Zantac гэж орж байна. Энэ төрлийн юмнууд байгаа. Энэ төрлийн юмнууд мөн л адилхан одоо ходоодны шүүсийг багасгаж хэрвээ өөрт чинь зогсож явах юм бол мөн л адилхан сайн юмнууд байгаа. Тэгээд дараагийн английн юмнууд нь болохоор одоо ходоодны сасдыг тэр ходоодны хүчлээс хамгаалдаг бүрхдэг юмнууд байгаа. Энэ нь болохоор энэ Bismuth-Salicylate гэж байгаа. Bismuth гэж бид манайхан ярьдаг. Энэ болохоор их олон оног уух юм бол баасыг хар гаргах шүү. Тийм болохоор бас гайхах юм байхгүй. Баас хар гарч ирэх юм байл. Ийм байгаа. Мөн адилхан одоо ходоодны шүүсийг саарамжуулдаг юмнууд байгаа. Энэ болохоор энэ Tams гэдэг олон хүмүүс хэрэглэдэг. Энэ нь болохоор 2-3 таблеткийг ажиллахны дараа ходоод одоо арай нөө дүүрээд өвдөд ахын гайг болдог энэ юмнууд байгаа. За ингээд энэ иймэрхүү юмнууд хэрэглэхдээ ходоодны өвчнөд түрүүн би хэлжсэн хэрвээ хеликобактертэй ах юм мэдээж заавал эмчид үзүүлээд эмч одоо оншоо тусны дараа эмчил антибиотик мөн одоо энэ английн юмнуудтай хамт бичиж өгдөг. Энэ эмчилгээний 7-оос 21 хоног үргэлжлэдэг. Эмчилгээний дараа заавал одоо шинжилгээгээ давтаад эмчилгээний үр дүнгээ одоо баталгаа хэрвээ эмчилгээтэй байх юм бол дахиад эмчилгээгээ хийх тийм тохиолдол байдаг шүү. За ингээд өнөөдрийнхөө одоо зөвлөгөөг би өндөрлөе. Та бүхэнд анхаарал тавьсан баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай. За баяртай.